энэ ингийн бодорхой нийлбэрийг дараах аргаар хэлбэрхэн бодож болох нэ. За үүний тулд эхлээд бүгдээрээ 3-ны 1-ийг үржих нь хаалт нэгээд 2-ны 1-ээс нь 5-ны 1 гэсэн энэ одоо үйлчлэгийг илэрхийлье бодъё. За тэгэхээр энэ хоёр үйлчлэл болгоны хувьд бол эхлээд бүгдээрээ хаалттай илэрхийлье бодох ёстой. За хаалтан дотор ижил биш хуваартай бодорхой ялгуур байна. За тэгэхээр ижил биш хуваартай бодорхой ялгуурыг олохын тулд бүгдээрээ ижил хуваартай болох ёстой. За үүний тулд тохируулах үржигдүүнийг өгнө. За тэгэхээр 2, 5 гэсэн тоонууд маань харилцан анхны тоонууд байгаа учраас энэ хоёр хуваараа солбоод өгчих нь. За тохируулах үржигдүүн тоон маань бодорхой хүртүр хуваар хоёрын нэгэн зэрэг үржүүлэх ёстой. За тэгэхээр 1-ийг 5-аар үржихээр 5, 2-ыг 5-аар үржихээр 10 болно. За энэ удаад бүгдээрээ 10 гэж биччихгүй үржүүр байдлаар нь биччихье. 2-ыг үржих нь 5 гэдэг. За энд 1-ийг 2-оор үржихээр 2 болно. Мөн 5-ыг 2-оор үржих үлдээ 2-ыг үржих нь 5 гэдэг үржүүр байдлаар бичье. За ингээ анзаарах юм бол энэ хоёр бодорхой маань ижил хуваартай болсон учраас одоо хасах хүлийг гүйцэтгэж болно. Үүний тулд ижил хуваарийг хэвээр хичээд хүртүрийг хасдаг байгаа тийм ээ. За ингээд хоёр дахь үйл бол хурж хүлийг гүйцэтгэх явцад энэ 3 3-тойгоо хураагдаад эцсийн хариу маань 2-ыг үржих нь 5-ны 1 болох нь байна. За одоо бүгдээрээ энэ бодлогынхоо баруунаас нь зүүн тийшээ тэнцэтгэлээ бичье. За тэгэхээр 2-ыг үржих нь 5-ны 1 бол 3-ны 1-ийг үржих нь 2-ны 1-ээс нь 5-ны 1-тэй тэнцүү болж таарлаа тийм ээ. За яг үүнтэй адилхан аргаар бүгдээрээ 5-ыг үржих нь 8-ны 1-ийг за шууд одоо задлж чадах болов. Өөрөөр хэлбэл энэ дундлын үлийг нь хийхгүйгээр задлах боломжтой юу гэхээр боломжтой тийм ээ. За тэгэхээр энэ 5 8 байгаа учраас энэ 5-ны 1-ээс 8-ны 1 болно. За энэ урдтынх нь 3 гэдэг тоо яаж гарсныг анзаараад хараарай. 2 5 2-ын зүрх бол 3 байгаа. Тийм учраас 5 8 2-ын зүрхийг олох юм бол энэ бол бас 3 байгаа. За ингээ 3-ны 1 болох нь. За энэ нийлбэрийн зарим нэмэгдэхүүнүүдээр бичигдээгүй гэхдээ байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр энийг энд тэмдэглэлээ. За одоо 29-ийн 32-ны 1 гэдгийг заавал дээрхтэй адилхан задлах юм бол 3-ны 1-ийг үржих нь 29-ны 1-ээс 32-ны 1 болно. За 29-32-ийнхоо зөрөөг нэг шалгачих. Энэ бол 3 мөн байна тийм ээ. За одоо бүгдээр энэ бичсэн тэнцэтгэлийнхаа баруун зүүн талыг доош нь нэмье. За тэгэхээр зэрэг тэнцэтгэлийн маань зүүн гар талд бол хамгийн анх өгсөн бодлого буюу эдгээр бодорхойнуудын нийлбэр гарч ирнэ. За баруун гар тал нь болохоор зэрэг эдгээр бодорхойнуудад тэнцүү нөгөө тэнцэтгэлүүд маань нэмэгдэж гарч ирнэ. За эндээс анзаарах юм бол энэ 3-ны 1, 3-ны 1, 3-ны 1 гэдэг ижил үржигдүүнд орсон байгаа. За энэ ижил үржигдүүнийг ерөнхий үржигдүүн гэж нэрлээд хаалтны өмнө гаргаж болно гэдэг бид өмнөх хэсэгт үзсэн тийм ээ. За ингээд хаалтны өмнө гаргачих юм бол хаалтан дотор 2-ны 1-ээс 5-ны 1, за нэмэх нь 5-ны 1-ээс 8-ны 1. За энэ тохиолдолд хаалтуудыг задлж болно. Яагаад гэвэл энэ 3-ны 1 гэсэн тоон ерөнхий үржигдүүн болоод хаалтны өмнө гарсан учраас нэмэгдэмжтэй хаалт задлах тунаа задлах бол дараах хэлбэрээр бичигдэнэ. За энэ задлагааны явцад сөрөг 5-ны 1 эрэг 5-ны 1-тэй хураагдана. За сөрөг 8-ны 1 үүний дараа гарч 8-ны 1-тэй хураагдана. За яг энэ жишээнгээ явах юм бол 29-ны 1 өмнөх задлагаанд гарч ирэх сөрөг 29-ны 1-тэй хураагдаад за ер нь эцэстээ энэ хаалтан дотор бол 2-ны 1-ээс 32-ны 1 үлдэж байгаа. За энэ хоёр энгийн бодохыг хасахдаа дээрхтэй тайлбарснаар нэгэн адилаар ижил хуваартай болгоно. За үүний тулд 16 гэсэн тохируулах үржигдүү өгсөн байна. За ингээд ижил хуваартай болгосны дараа хүртүрээс хүртүрийг хасах юм бол энэ тал 15 гарч ирж байгаа. За энэ үржүүд бол 3 15-д хураагдаад энд 5 болоод за ингээд эцсийн хариу нь бол 32-ны 5 боллоо.